Орхон аймагт Тэнгэрийн Долоон бурхан одоолон Баян өндөр хайрхны тахилга боллоо. Баян өндөр хайрхны тахилга 5 дугаар сарын 31 буюу зуны илүү тэргүүн сарын шөнийн 1-ний өглөө 6 цагаас 9 цаг хүртэл үргэлжиллээ. Ингэхдээ лам хуваргууд ном айлдаж, сүсэгтэн олон хуран цуглаж, аймгийн удирдлагууд 8 бурхнаа Баян өндөр хайрхандаа залж морь сэтэрлэлээ. Мөн энэ жилийн тахилгад 15 дугаар их хувилгаан Одсэр Римбучи гигэнтэн морилж сургаал номоо айлтлаа. За өнөөдрийн тахилга их сайхан болж байна. Би энэ тахилгад одоо 5 дахь жилдээ оролцож байгаа. Тэгээ жилийнхээс арай энэ жилийнх илүү сайхан зуншлаг бүх юмараа илүү сайхан санагдчихлаа. Тий. Бас энэ тэгээс том лам ирж харин тэгсэн том лам орж юунд байлдах юу хулд маань оролцлоо. Их сайхан санагдчихлаа. Би одоо уржин нэг ирсэн тэрнээс хойш ирээгүй. Өнөөдөр энэ жил ирж байгаа сая. Энэ жил нэг уржингаас бас нөгөө тэр үтэйгээд гараагүй. Тэгээд уржингийн саад жил бахуу нэг ирсэн. Тэрнээс хойш ирээ. Юу мөгийн снэр барьцсан. Тэгээд амнаар чи гадаад мадаа сайхан том ламнаар ирээ. Бишгүй сайхан өргөн бой болж байна. Сайхан газар дэлхийг сайхан сүтэж бишгүй сайхан болж байна. Тий. Оо сайхан байна уу? Энэ жил анх удаа л оролцож байна. Оо сайхан байна. Ер нь Баян өндөр хайрхныг жил болгон бид нар орон нутгийн тахилгад болгож төрийн тахилгын одоо дайныг бид нар тахдаг ийм одоо уламжлалт тогтцоо. Ер нь бол урдын одоо 2-3 жил сар дахлын улмаас олон нийт хамраагүй гэсэндээ бид нэр лам хуургууд хэд орны одоо лам хуургууд аймгийн одоо бүх нийтийн одоо лам хуургууд маань бүгдээр ер нь бол тасралтахгүй дахиж явсаар ирсэн. Энэ жил бол одоо олон нийтээр хамрагдаж дахих одоо юм боломжтой болоод дэлгэр сайхан дахиж байна. Ер нь бол уул аваа дахин гэдэг бол дээр үеэс уул аваа дахиж аливаа сав шим ертөнц гэдэг бол уялдаа холбоотой шүтэн барилгатай байх болдгоо тийм ээ. Тэнцвэрт одоо байгалийн тэнцвэрт байдал өөр бусад одоо хүнээс шалтгааллахыг гэдэг байгалаа шалтгааллах гэдэг одоо ингээд олон зүйлүүд байдаг. Энэ болгоныг аргадаж тааж дахиж ер нь бол монголчууд ялангуяа буддийн шашны одоо ном судраа дахиж явж одоо ирсэн уламжлалтай. Тийм учраас Баян өндөр хайрхныхаа тахилга тусдаа байдаг. Долоон бурхан одны тахилга өчигдөр буюу 5 дугаар сарын 30-ны оройн 22 цагаас 23 цаг хүртэл үргэлжилсэн юм. Тус өдөр ламнар ном уншиж сүсэгтэн олон идэ будаага Тэнгэрийн Долоон бурхан одонд өргөлөө. Ер нь бол яг хоо Долоон бурхан од гэдэг маань одоо өвгөн долоон од гэж хэлдэг тийм ээ. Сайн цагийн мянган бурхан одоо морилохын одоо ихний долоо. Тэгэхээр одоо бол 5 дахь бурхан буюу бурхан багшийн одоо 90 цаг байгаа шүү дээ. Тэгээд дараа нь бол майдрын 90 гэдэг одоо дараа галуу юусны дараа болно гэж байгаа тийм. Дөнгөж одоо энэ 5 дахь бурханы одоо юм дээр явж байгаа. Тийм урдталт нь бол 4 бурхан морилсон байх нэ. Тэгэхээр аливаа одоо бурханы шашин одоо талаар бол одоо тэнгэрдүүд одоо өвгөн долоон од бол урд нь одоо морилж исэн бурхтууд хийгээд үе дараа ирээдүйд одоо морилох бурхтууд юм байна. Тийм учраас бурханы шашинтай өнөд удаан барилдах тэгээд дээр нь хүний төрлийг одоо төрөл тутамдаа авч явах ерөөлийг тавьж энэ бурхандаа одоо дахиж өөрсдийн одоо 12 жил маань одоо 2-2-ороо нэг одоо одонд байрлах гихчлэн одоо энэ тусдаа одоо бас тарин байдаг. Тэр тарин айднаас уншаад өөрсдийн хүсэл зорилго горил энэ одоо насанд өөрсдийн одоо хүсэж байгаа одоо тэр сайн цагаан зүгийн сайн зүйлсүүдэд даатгах дараа төрлийн одоо сайн төрлийг одоо ахин дахин олж төрхийн тухайд даатгал хийж ингэж байгаамаа. Энэхүү тахилга 2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил 11 дахь удаага боллоо.